Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнгэрийн хүлэг подкастын ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Монгол Улсын их сургуулийн нүүдэлтийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор дэд профессор археологч Төмөр Очрын Идэр хангай хамтдаа сууж байна. За өнөөдөр бүгдээрээ нэг сонирхолтой сэдвийг сонгож авсан байгаа. Үзэгчид ч гэсэн сонирхолтой байх гэж бодож байна. Монголын одоо угсаа гарвал гэж хэлж болно. Одоо хүнүүгийн түүх тэр дотроо Луут хот гэж яригадаад байгаа. Энэ одоо Луут хотын тухай өнөөдөр хамтаагаа ярилцъя гэж бодож байна. Луут хот ер нь эртний сурвалж бичигт ер нь яаж үлдсэн байдгийг, эртний сурвалж бичгүүд одоо ямар газрын сурвалж бичгүүдэд хэрхэн тэмдэглэгдээ үлдсэн байдаг талаарх асуултаар эхлэе гэж бодож байна. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Луут хот буюу одоо Лүнчэн хот гэдэг нэр бол бүр яг хүнүүгийн ихэнх үеийн түүхэн дээр тэмдэглэж үлдсэн байдаг. Тэр дундаа хүнүүгийн модон шануу, төмөн шануугийн одоо яг ихэнх үеийн түүхэн дээр одоо хүнүүчүүдээр одоо нэг сард хааны ордонд баг хуралдаа цуглаад дахлах таалга яадаг. 5 сард Лүнчэнд буюу Луут хотод их хуралдаа хуралдаж одоо үг дээдсийнхаа сүнс үлдийг дахидаг, тайдаг одоо том дахлах хийдэг гэж одоо гарч ирж байна. За тэгэхээр энэ Луут хот гэдэг маань л ер нь бол одоо яг энэ хамгийн анхны тэр хотын түүх Семацны тэмдэглэснээр бол одоо тал нутагт одоо сүндэрлсэн хааны ордон гэж одоо үзэж байгаа. За тэгээ энэ хотын ерөнхий агуулгаар үзэх юм бол нүүдэлчдийн хамгийн анхны эзэн түрэн буюу хүннүү нарын одоо эзэн түрнийг байгуулсан модууны байгуулсан одоо ийм том хот. За энийг бол ерөнхийдөө манай сурвалжийн мэдээнд бол хүннүүг нийслэл хот гэж үзэж байгаа. Өнөөдрийн одоо Монгол улсын нийс Улаанбаатар гэдэг шиг 2000 жилийн өмнөх Улаанбаатарыг бол одоо Лүнчэн буюу Луут хот гэж нэрлэж тэмдэглэж үлдээсэн байна. 2000 жилийн тэртех одоо түүх тийм ээ. Судлаачид яг одоо хэрхэн энэ Луут хот гэж нэрлэх болсон юм. Судлаачдын үзэж байгаагаар ямар түүхэн баримтууд байдгийг. За тэгтэл манад бол хамгийн анхны одоо Луут хотын тухай нэрийг бол 1961 онд манай Хөдөөгийн Бэрлээ гэдэг манай ууган археологч Бэрлэгаа бол Монгол ард улсын Эрдэнэт зууны хот суурин товчхон гэдэг одоо ном биелүүлсэн. За тэр номонд бол хүнүүгийн хотын тухай бичигдээд хүнүүгийн одоо нийслэл Луут хот гэж одоо байна тий. Хятадын сурвалжийн мэдээнд бол энэ хот бол Хангаан нуруунд одоо тухайн үеийнхаар бол одоо цэцэрлэгийн чуулган өнөөдрийн бол одоо Арангаан аймгийн нутагт байна. Энэ хот бол одоо Эрдэнэт сурвалжийн мэдээгээр бол бүр хүнүүгийн ихэнх үеийн түүхэнд бол гарч ирж байна. 1961 онд тэр номд тэмдэглэгдснийх нь ард дээрээс дараад нь бол одоо Монголын түүхийн бүх номнууд дээр автоматар тэр Луут хот гэдэг нэрийг бол дараагийн номнуудаар ингээд шууд тэмдэглээ явуулсан байна. Тэгэхээр хамгийн анхны Луут хот гэдэг нэрийг бол Бэрлэгаа одоо тэр хятадын мэдээ сурвалжоос олж ирж ингэж бичсэн. Дараагийн судалгааг бол одоо 1968 онд Монголын түүхч одоо Жужааны түүх судалдаг Ханцран гэдэг одоо тийм мундаг түүхч хүн байлаа. За Ханцрангоо бол одоо Жужааны түүхийг бичихтэй Жужааны бол Мөмөчэн хот гэдэг одоо том хот бас байсан. За тэр хотыг бас хятадын мэдээ сурвалжийн мэдээ ингэ шүүгөөд үзэхээр хуучин хүнүүгийн хотын одоо түүрэн дээр тэр Жужааны одоо хааны ордныг бол байгуулсан байна. За тэгэхээр Жужааны хааны ордныг одоо судлахын тулд эргээд хуучин хүнүүгийн хотын тухай одоо судлах шаардлагатай байна. Хятадын одоо мэдээгээр бол одоо ялангуяа тэр Манжийн түүхч Дэнцан гэдэг хүний тэмдэглэснээр бол одоо тэр Луут хот гэдэг нь бүр хар орноос хойш орхны хөндөд Тамирын голын ард байна гэдгийг бол одоо Ханцрангой 1968 оны одоо номдоо бичсэн байна. За түүний дараа 1980 онд манай одоо түүхч Гүнжин Сүхбаатар мундан галдартай одоо эрдэмтэн хүн байсан. Гүнжин Сүхбаатаргаа Монголын эртний үг хэмээх номдоо мөн одоо хятадын сурвалжийн мэдээгээр энэ хүнүүгийн Луут хот гэдэг нь хар орноос хойш орхны хөндөд бас Тамирын голын ард гэдэг. Хоёр ч одоо ном дээр бол бүр Тамирын голын ард гэдэг ингэ бичсэн байна. За тэгээд тэрнээс хоошоо бол ерөнхийдөө бол түүхийн номнууд дээр бол нөгөө энэ эдийн баримтуудыг ингэ ишлэл яваад байсан. Тэгсэн мөртлөө энэ хот яг хаана баг. Яг одоо тэр орхны хөндөд яг хаана багд. Хангаан нуруунд яг хаана багд. Тамирын голын ард гэхээр яг Тамирын голын ард яг аль нь гэдгийг уусаа хүмүүс огт олж илрүүлж чадахгүй байсан юм л. Өөр бусад гадны орны судалгаа өөр нь Луут хот дээр хийгдсэн байдаг юм болов. За ер нь бол гадны эрдэмтэд бол одоо манай энэ эрдэмтдийн судалгаанууд энэ хятадын нөгөө Семацны түүхийн тэмдэглэлүүд одоо хан улсын Бангуугийн бичсэн хан улсын ханшуум эдгээр сурвалжуудаас бол ямар ч байсан Монголд байна, Хангаан нуруунд байна гэдэг мэдээг бол оршуулга сурвалжуудаас давж үзчихсэн.
Гэхдээ бол одоо гадны эрдэмтэд бас л яг тэр манай эрдэмт шиг бол бас өөрсдөө бас мерсер ингээд дотроо бол хайгаал явж ирсэн юм шиг байна. Гэхдээ мэдээж Монголд байгаа Монголын судлаачид нь илэрж олдоогүй байхад бол гадны хүмүүс л ерөнхийдөө олох боломж айгу ховор гэсэн үг байхгүй. За тэгэхээр та бол өөрөө яг Лут хотыг одоо нэгэн илрүүлсэн судлаач гэдгээр нь бол бас хүмүүс мэдэх бах. Тэр ч утгаараа өнөөдөр бас та энэ Лут хотын тухай ярьж байгаа. Та бол одоо хэдэн жилийн хугацаанд энэ Лут хотын судалгаан дээр ажиллав. Тэндээс ер нь ямархуу олдуурууд гарч ирв. Та тэгээ бас энийг за Лут хот гэж үзэж байгаа юм байна гэдгийг бас ямар археологийн олдууруудаар нь нотлсон юм бэ? Яахад гэвэл би өөрөө Хүннүгийн улс төрийн төвийн судалгааг 2010 оноос хийж эхлүүлсэн байхгүй. Ер нь 2000 жилийн өмнө Хүннүгийн улс төрийн төв нийслэл нэг хаана байсан юм бэ? Хүн амын мас төвлөрөл нэг хаана байсан бол гэдэг ийм сонирхолтой судалгааг бол би 2010 оноос эхлүүлсэн. За тэр нь яагаад гэвэл одоо тэр орхон голын өндөө тамирын гол одоо сурвалжийн мэдэн тэмдэглэгдээд байгаа тэр голын хөөнд би өөрөө төрсөн байхгүй. Тэгээд нөгөө археологийн мэргэжлээ өөрөө сураад тэгээд археологч болоод тэгээ өмнө бол одоо яг тэр хүнд тэр нутаг судалгаа хийгээс өмнө Баян Хөлгийн Ховд аймгийн нийт нутгийг хамруулсан хайгуул судалгааны ажлуудад оролцоо. Тэгээд нэлээд туршлагатай болсон байсан. Ер нь ямар нутагт төрсөн юм бол манай нутагт яг юу байдгийг юм бол гэсэн нэг ийм зүгээр нэг ийм хувь хүний сонирхол байсан. За тэгээд 2008 онд Улаанбаатар сургуульд анх археологийн багшаар ороод за тэгээд багшаар ороход бол манай археологийн нийгэм бол 100 оюутны дадлага гэж хийдэг байсан. Яг тамирын голын хөндөд би 2008 оноос ерөөдөө ингээд хүүхдүүдэд авч очоод тэгээд тэр хавьд нэг хүүхдүүдээрээ баримтжуулалт хийгээд хайгуул хийлгээд илэрсэн дурсгалуудыг өөрсдөө нь тэмдэглүүлээ бүртгэхэд ийм ажил хийж байгаа. Тэгээд ер нь ингээд яваад гэсэн чинь Хүннүгэн бош олон таарад байна. Тэнгүүд ер нь бол би одоо энэ яг тамирын голын хөндийг бол хайгуулаа нэгээд ингээд нийт хичнээн дурсгал байгаа бүртгэе гэж бодоод тэгээд тухайн үед Бацангил сумын засаг даргын тамгын газрынхантай уулзаад та нар надад одоо бензин гаргаад өгчвөл би ямар ч хөлсгүйгээр тий энэ нутгийн одоо хайгуул хийгээд өгчөө. Яах ингээд хаал бол болцгоо гэж бодоод тэгээд тийм санал тавьсан чинь манай одоо сумын нөхдүүд дэмжсэн бохоо. Тэгдэг. Тэгээд тэр 2010 оны намар бид нэр 10 сард одоо тэр тамирын голын хөндөөгөр хайгуулах хамгийн анхны боломжоо ингээ үүсгэж авчиж байгаа. Тэгээ хайгуул хийсэн чинь 1820 ширхэг түүхийн дурсгал илэрсэн баг. Илэрсэн чинь 1300 хүннүү буш байсан. Тэнгүүд гигүнд гайхаад ягтлын өмнө Баян Хөлгийн Ховд аймагт хайгуул ихэд хүннүү буш тийм байдаг. Өсрөөл нэг 50 60 юм уу 100 буш л байдаг гэсэн баг. Нэг аймгийн дутагдчихлаа. Бүхлүүтэй аймгийн. Тэгтэл тэр жижигхэн тамирын голын хөндөд 1300 буш байна гэдэг чинь яг юу вэ гэдэг айгу сонио асуулт толгойд орж ирээ. Угаасаа Монголд 5000, Төв Азид 7000 буш, тэрний 5000 буш нь Монголд байна гэсэн мэдээ байсан. Тэгтэл 5000-аас 1300 гасахад тэр чинь баг 3-1 нь тийм байж байгаа. Ихэнх нь байж байгаа байхгүй тий. Тэнгүү тэндээс ер нь энэ улс төрийн төвч энд байсан юм биш үү гэдэг хамгийн анхны сэтэл орж ирээд тэгээд ерөөхдөө тэр судалгаа бол хамгийн урдд судалгаа болоо. Тэгээд тэрийг бол тухайд бас өөрөө залуу багш байсан одоо багш нарын эзэмшлэн хурал илтгэлээ тавих, энэ тэнд илтгэл тавиал Хүннүг улс төрийн төв бол одоо Арангай аймгийн тамирын голын хөндөд байна гэл ингээд тавгад хүмүүс хүртэл за юу байж чи бодлоо өөрхөн төрсөн нутг руу нэг төмөө таалтай яхараа тийм байдгийг гэл шоолж маалал хүмүүс намайг бол бараг нэг илгээж балаар чинь гэдэг агуулгаар хүмүүс ингээд авч хүлээгж авч ирсэн баг. Яалч ч баримт гэж таарад байгаа юм чи би үл амар баримтанд хөтлөгч болохоос ш нөгөө өөрхөө дөнцгөд хөтлөгдөг. За тэгэж явж байгаад 2017 онд ер нь би тэр тамирын голын хөндийг нэлээд сайн судлаад тэгтээ бол ерөнхийдөө бол өөрийнхөө хоббигоор ямар нэгэн төсөл мөнгөөр уус огт судалгаа хийгээгүй. Ер нь тухайн үед бол одоо нийт Монголын одоо хүннүү бошны төвлөрөл бол тэнд байна гэдгийг тухайн үед ингээд тодорхой болгоцсон. Тэгж байгаа тэр Өлзөд сумын тэр харганы дөрвөлжингийн нэг тариан талбай дотор нэг ийм хот жимшиг эсвэл эртний нөгөө нэг социализм үеийн тариа баригад жимшиг тийм нэг байшин барилгуудын үлдгэдэл жимшиг өвөж жимшиг тийм байгааз. Тэгээ тэрийг Google програмаар илрүүлж олцоод тэгээ 19 онд ирээд үтсэн чинь хот байсан бохоо. Маш их одоо барилгын материал ингээд цацагдсан, маш их материалтай материал дунд нь болохоор тамхтай жимшиг, бичгтэй жимшиг тийм сонин одоо тэр шавар хэдлүүд байгаадсан. Тэрийг түүж аваад одоо 19 оны 9 сард өрөөндөө ширээн дээр дэлгэсэн сууж байсан чинь манай одоо археолог өргөлөнгийн Батолд гэдэг одоо хятадд анхтар хамгаалсан манай одоо манай найз л та. Тэгсэн чинь Батолд орж ирчээд юу гэж байгаа гүшөө гэдэг. Өө нэг 101 юм түүр хот олоод ингээд тэн дээр байсан материалыг дээжлээд нэг хэдэн материал аваад ирсэн одоо
баримтжуулалт хийх байж ирсэн чинь эргүүл тойрол үлдсэн ээ. Шаниу гэж байна. Гэхгүй. За. Гэсэн шаниу гэж төгшөөг. Тэгтэл Монголын нутаг дээрээс Монголоос шаниу гэдэг бичгтэй тийм үгээс огт олдож байгаа. Тэгэл шаниу гэдэг чинь юу юм гэхээр хүннүүгийн төмөн шаниу, модун шаниу гэдэг хүнүүгийн хааныг нэрлэдэг цол واخгүй. Хаан бохгүй. Одоогор хаан бохгүй. Одоо бол ерөнхийлөгч гэсэн үг واخгүй. Өнөөдөр хэрэгэн тийм ээ. Өнөөдөр тий одоо тэр хааны л одоо хэрэгэн бохгүй. Тэгвэл өнөөдөр бол ерөнхийлөгчүүд үг байна штэ ингэвэл юу хүү? Хүү яагаад гэдэг асуудал шууд толгоор угаасаа автоматар банк гэл хүүе наа чинь хааны хүнүүгийн хааны ордон ба штэ. За тэгээд ерөнхийдөө бол тэр үед Монголын археологийн хурал жил болгоны 12 сар болдог тэр хурлаар зарлахж хагаад за арай болоог өчөөш яг малтлага хийж байгаа гар хөрвж байгаа мал гэх тэгээд 20 онд хамгийн анхны малтлага хийгэнгүүт Тэнгэрийн хүү шаниу гэдэг одоо тэр хотын хэрэмний зүгээр чимэглэл واخгүй. Одоо тэр гадна хэрэм байлаа гэд хэрэмнийг одоо хүний нүдэнд харагдах үз одоо хэсэгтэр одоо хийж байгаа. Одоо бол зэвад гэдэг маань сүм хийдэд байдаг шүү дээ дугуй. Тэгтэл тэр вааран дэвэртэй барилгын нүүр чимэглэл нь одоо бол хаягжилчүүд дээ баг тийм ээ. Тэнгэрийн хүү шаниу гэдэг. Тэгээд бол одоо энэ бол хамгийн анхны тэгтэл дэлхийд Тэнгэрийн хүү шаниу гэдэг бичиг ханааш олдог. Одоо зөвхөн бид хэдэ илрүүлж олдож байгаа. Судалж байгаа тэр хот дээр л хэдэн мянгаараа байгаа тэр нэг биш бас. Хэдэн мянгаараа тэр ингээд хагараа ботроо онцсон. Тэгээд ерөнхийдөө бол энэ бол нэг баримт нь баг. Тэгээд тэр хотыг бол илрүүлж олох хоол шалтгаан бол яг ийм л одоо бас нэг учир шанцантай байгаад. За тэндээс л бол гол одоо баримт нотлогоо хийсэн байж тээ. Луут хот гэдэг бол эртнээс хилээд явцсан байна тийм ээ. Сурвалж бичгдээрээс бичигдээд ирсэн байна. Тэгэхээр яагаад луут хот гэж нэрлсэн байсан юм бол тухайн үед одоо хүннүүчүүд лууг эрхмэлдэг байсан юм уу, лууг шүтдэг байсан юм болов уу? Луун одоо ийм одоо олдврууд олдсон болоод за энэ бол үнэхээр лууг шүтдэгээс одоо том байна. Тийм болохоор луут хот гэж нэрлэж ирсэн байж гэдэг юм уу? Тийм нэг судалгааны баримт байна уу? За наачаал айгуу тийм эдрэгт асуулахгүй. Одоо ч л луу бол манаах танаах гэл ингээл хүмүүс сошиалоор сарж явах тул ингээл талцаал ингээл явж идэгэн. За тэгтэл луу гэдэг нь ерөөхдөө дэлхийд дахины хувьд бол нийтлэг одоо тийм шүтлэгийн одоо заавал тэр нэг манаах танаах гэхээс илүү бүр эртнээс ахуулаад эртний усууд одоо тэр ерөөхдөө шүтлэг ингээд ороод ирсэн юм баг. За манай одоо бид хэдийн судлаад байгаа энэ хотыг яагаад луут хот гэд нэрлсэн шалтгаан хүртэл айгүй сонин. Яг судлаад үзэхээр бол анхных нь тэр хамгийн анхны 2000 жилийн өмнө бичигдсэн тэр одоо Сиамацяны тэр түүхэн тэмдэглэл гэдэг одоо шижи буй түүхэн тэмдэглэлийн хөнөөгөн шаштар дээр бол яг тэр одоо үгийг нь бол бас олон эрдэмтэн судаачид бол судалсан юм бил. Тэгээ судалж үзээд бол лүн чэн гэдэг хоёр ханц байхгүй. Лүн чэн тийм. Лүн гэдэг нь болохоор хүнүү гэж тухайн үед Сиамацян тэмдэглэсэн юм бил. Энэ бол хүнүүг үг. Гэхдээ энэ үг нь бол өөрөөр үсгнийх нь ханз нь бол одоо тэр өвсний аймаг өвс тэмдэглэдэг ханзнууд байд юм л да. Тэгэхээр толгой өсгөн нь бол газраас одоо зухуусан ийм хоёр өвсний соёо гэсэн ийм толгой өсгтэй юм. Тэгээ тийм өвсний аймгийн өсгөр битсэн хүнүү үг юм байна л да. За тэнгууд тэрийг бол одоо яг Сиамацян бол хүнүү үг. Энэ бол нөгөө ус өвс тэгшэрсэн одоо байгалийн сайханд ер нь хүн амьдрах боломжтой ийм газар байгуулсан тал утгийн хааны ордон гэсэн утгаар анх бол Сиамацян тэмдэглэсэн юм байна. Нэгтэл 1160 жилийн дараа одоо Хятадын 2 дахь түүхч Бангу гэдэг хүн баг. Бангу бол хан улсын одоо ханшуу буюу хан улсын түүх гэдэг ном одоо сурвалжаа бичгтээ 160 жилийн өмнөх түүхийг мэдгүй байхгүй нүггүй. Тэгтэл тэрийг одоо тэр сурвалжийн мэдээг авахтаа бол Сиамацяны түүхийн тэмдэглэлээс хуулж авсан баг. Хуулж авахтаа тэр Лүнчэн гэдэг үгэн дээр нэг өөрчлөлт орсон. Бусад үгэн дээр ямар ч өөрчлөлт орох, агуулгаж өөрчлөлт орох. Тэгтэл тэр толгой өсгийг огтуулаа бичиж. Лүн чан гэдгийн лүнгийн одоо дээр нэг толгой өсгийг нөхөр санаатай юм уу, санамсаргүй юм уу тэр үсгийг авчингууд эртний Хятадын луу гэдэг өгөлч юм. Чон гэдэг. Одоо чэм бол хан нэрмтэй хот гэсэн үг. Тэнгүүд толгой өсгийг авангууд лүн хിവэрэ мөртлөө утга нь өөрчлөж. Утга нь өөрчлөгдөд луу гэдэг ханз болцсон. Тэгэхээр анхных нь бол угаасаа тал нутаг сүндэрлсэн хааны ордон гэсэн утгатай. Тэрийг дэгсэн чинь дараагийн сурвалжийн мэдээ нөгөө нэг Хятадын 24 түүхийн түүхж үздэг юм л. Тэгэхээр эхний одоо нэгдүгээр сурвалж хамгийн анхны Сиамацян түүхэн тэмдэглэл дээр бол тал нутгийн хааны ордон гэж бичигдээд дараагийн сурвалжууд дээр болохоор Бангугийн бичсэн луут хот гэдэг луут гэдэг үгээр явцсан юм. Тэнгүү дараагийн бүх түүхчид нь
тэр солигдсон луут гэдэг одоо тэр ханзыг авч ашиглаад тэр авч ашиглаж ирсэн манай Перилега хүртлэг тэрийг аваад авсан юм. Тэгээд ерөнхийдөө бол энэ бол нөгөө өнөөдөр бол нэгэнт хөвшин тогтцсон Хүннүгийн хааны ордон гэдэг бол дэлхий дахинд бол луут хот гэдгээр нь ингээд алдаршуулаад ингээд тогтоос хөвшүүлсэн учраас бид нар ерөнхийдөө энэ нэрээр одоо ингээд өнөөдөр бол хэрэглээ яваад байгаа. За. Тэгэхээр энэ учир таа байхгүй юм чинь. 160 жилийн дараах тэр дүүх сурвалжийг хуулж бичгтээ тийм алдаа гарсан магадгүй гэж үзэж штэ тий. Тэгэнгүүт тэр чи одоо манай одоо 2000 гаруй жилийн өмнө л ялгаагүй үйл явдал болчиход байгаа штэ тий. Тэр үеэс нь луу гэж байгаа юм. Тэр нэг Хүннүгийн үеийн тэр символ шүтэн гэдэг чинь нэг юм бас нэг юм луу дүрслэлтэй нэг юм байна гэдэг нэг юм бас явж исэн. Тэр хэр бодтой вэ? Ер нь бол Хүннүгийн хааны одоо тэр шаниун нарын үндсэн дотоон шүтлэг бол олон амьтны шинжийг авсан номгийн амьтан багт. Тэр бол одоо бар толгойтой, хаан гард бийтэй, ерөнхийдөө бол тэнгэрийн маяг яг луухуд бас луу биш. Толгой нь бар толгойтой байхгүй. Тэнгэрээ бар толгойтой одоо хаан гард бийтэй ерөнхийдөө одоо тийм домгийн байдаг тийм урт сүртэй тийм. Тэр домгийн амьтан баг. Тэр бол бас яг зөвхөн Хүннүгийн хааны одоо бушнуудын одоо тэр сүх тэрэгний дангууд дээр туршлагдсан. Гэтэ тэр чинь ганцхан биш олон хэлбэртэй байдаг. Мөнгөн шимэг дээр бол одоо бэлгэд төрөөс болоо явж байгаа. Дөнгүүд одоо алтан шимгэл дээр бол тэр амьтан өөрөө ингээд 2 3 дүртэй. Тэгтэл тэр сүх тэрэгний баган дээр бол бүр 4 дүртэй. Тэнгэрийн амьтан. Гэхдээ үндсэн хэлбэр нь бол бие нь жоохон луушиг гонцгой болоод эсвэл жоохон бар биетэй юм уу жоохон хан гард биетэй болоод ингээд ер нь бол нэг 6 7 тийм дүр яваад байгаа. Үндсэн санаа нь бол угаасаа тэнгэрийн амьтан, тэнгэрийн одоо тэр угаасаа тэнгэрийн хүү гэж байгаа нь бол ер нь бол ерөнхийдөө бол тэнгэрийн эзэн буюу дэлхийн эзэн гэдэг агуулгаар ерөнхийдөө бол өөрсдөө тэгэж одоо бодож ингэж одоо тэр Хүннүгийн шаниунаар бол тэр жимгэлэг хийжсэн. Тэр дотоомын ч гэсэн ялангуяа тэр сүв тэрэгний тэр хүрэл жимгэл дээр байгаа дотоом бол үүлэн дундаас ингэ доошоогоо ингэ маш характер нь ингэ харж байгаа тийм домгийн амьтан баг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо тэгээд одоо Хүннүгийн модон шаниуч юм бол одоо Европын одоо зүүн Европ руу хүртэл баруун зүүн Европ руу хүртэл тулаад маш том эзэн төрөнд байгуулж байсан. Манай зарим эрдэмтд бол эн чинь бол зөвхөн Хүннүгийн нүүдэлчтэй эзэн төрөн биш. Энэ Төв Азийн одоо тал нутгийн одоо том тэр чигээр нүүдэлчдийн том эзэн төрнийг бол одоо Хүннүнээр байгуулсан. Энэ бол Монголын эзэн төрний асуудал биш, дэлхийн эзэн төрний асуудал гэдгийг бас одоо зарим түүхэ томоор хардаг эрдэмтдүүд бол ерөнхийдөө бас тэгж харж байгаа. За. Одоо тэгэхээр бид нар бол бараг 2000 жилийн тэртех нэрлэгдэж ирсэн энэ Хүннүгийн төв нийслэл хотыг бол Луут хот гэдгээр нь уусаа дэлхийн нийтээр хэлээд явж байгаа учраас бид ч гэсэн одоо Луут хот гэдгээр нь одоо хүлээмжшэрх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Таны өөрөө чинь археологийн судалгааныхаа үеэр олдож исэн сонирхолтой олдвруудын талаар та бас хэлж өгөөч. Яг одоо манай зарим эрдэмтэн түүхчнэр ч гэсэн зарим талаараа ганцхан одоо тэр шаниу гэдэг ханз бол одоо баталгаа болох юм уу те. Ер нь олон эдрид асуудал байгаа. Тэгвэл бол одоо энэ бол олон баримтаар энэ хот өөрөө бас батлагдчихж байгаа. Жишээлбэл нөгөө нэг Ахмад эрдэмтдийн бичсэн байршил харж байгаа. Энэ хот ч юм уу яг орхины хөндөд Тамирын гол хойд ар дээр багт. Тэгэхээр байршлын хувьд угаасаа Перилега бичсэн, Хан Цэрэнгаанч бичсэн тэр Сүхбаатаргой бичсэн ч гэсэн одоо тэр номнуудын байршлыг таарч. Тэр хятадын одоо эртний сурвалжийн мэдээ байршил бол энэ хотын байршлаа таарж. Хоёрт бол Тэнгэрийн хүү шаниу гэдэг нь угаасаа эн чинь бичгийн сурвалж. Ягаад гэвэл тэр том шавар олдвор дээр эртний хятад ханзаар Тэнгэрийн хүү шаниу гэдэг бичиг багт. Тэгэхээр тэр чинь бол бичгийн сурвалж гэдэг чинь бол шууд одоо Идэр хангааг бичсэн бол энэ бол намайг л илэрхийлж байгаа нэр ч тэгэхээр яг тэр шиг бичсэн баг. Тэгтэл тэр хаанч бол дэлхийд тэр бичлэг бол дэлхийд хаанч явахгүй зөвхөн тэнд баг. Дараад нь бол тэр хотын өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс 20,000 гаруй 21,000 гаруй одоо Хүннүгийн хаад язууртын болон жирэгдэн буш олцсон байна. Тэгтэл тэрний 4-ний 1 нь буюу 5,000 гаруй тэр хотыг тойроо байж байгаа. Яг тэр хотыг тойроод Хүннүгийн сонгодог хааны 2 том оршуулга байна. Гол мод 1 2 гээд Луут хотоор амьдарч байсан хаадын бушийг одоо артлын 2 уулын арлуу нууж авч хийсэн хамгийн өндөр зэрэгэл дэвлэлтэй. Хамгийн том хэмжээтэй малтахаар хамгийн сонгодог одоо олдвор гардаг 2 оршуулган газар Луут хот хажууд байна. Тэгээд дахиад хамгийн олон жирийн эрдэнэ буш яг тэр хотын орчин байна. Тэнд одоо жишээлбэл бараг 4,000 гаруй тийм оршуулган газар. Тэгэхээр мэдээж маш олон баримтууд байгаа учраас л судлагдаад л
явж байгаа гэж бодож байна. Тэр олон баримтуудаас та чухалчлаад хэлвэл. Тэнгэрийн хүү шаниу гэдэг бол хор ганц одоо дэлхийд олон байдгүй бас энэ сонь баггүй. Тэр үеийнхэн шаниу, энэ үеийн шаниу гэдэг. Гэтэл цороо ганц одоо байгаа нь тэр бол хоёрдугаар. Монгол улсын нутагт өнөөдөр хүмүүсийн мэддэг бол 12 3 газар хөнөөгийн хаадын буш баг. Тэгтэл тэр хаад хаана амьдарч байна? Луут хот болон тэр иргэн тойрон амьдарч байна. За тэгтэл Луут хот маань ганц хот биш. Яг Луут хотыг иргэн тойронд дахиад 8 газар 10 хот байна. Тэр үлэг төвд нь байгаа центр нь баггүй. Тэгтэл урд талд нь, хойд талд нь, баруун зүүн талд нь дахиад удирлын ордууд нь бүгд байж байгаа. За тэрнээс гадна одоо тэр хөнөөгийн жирийн иргэдийн хамгийн буштай одоо 400 буштай нэг газар 400 буш ийцэн тамируулаа хошоогоод түүнийг хамгийн алдартай. Тэр нь манай Луут хотыг урд байж байгаа. Тэгээ дахиад 306 буштай одоо хотгийн толгойгоо дахиад дараагийн 2 дахь том ирэмблэгддэг 2 дахь том жирийн иргэд хошуулган газар нь дахиад хажууд нь байж. Дараад нь дахиад 200 буштай солон буулын буш гэдэг. Дахиад хажууд нь байж. Ингээд угаасаа тэр хотын чи иргэн тойрон тэр хотуудын чинь дунд угаасаа хөнөөгийн 50000 буш нь байж. Улаанбаатар хот одоо 1000 жилийн дараа бид нар бүх баримт устдаад ингээ байхгүй болоод за 2000 жилийн дараа гэж бодвол тэгтэл бид нар ямар баримтаар өнөөдрийн Улаанбаатар нийслэлийг бид нар яаж олох уу гэдэг асуудал байна. Одоо тэгэл бичиг их сурвалжийн дагав. Тий, тэгэхээр сурвалжч угаасаа заагаад байрс нь хэлчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол угаасаа манайх дээр байж байгаа. Энэ хідэн барилгын фундамууд энэ арзаа сарзагд үлдэнэ. Хоёрт угаасаа энэ иргэн тойронд хамгийн хошуул баг. Одоо нөө 70 давхаар одоо юу вүлээ нөө нарангийн ингэр цагаан даваа гэдэг хэдэн мянган оршуулгуудтай энэ. Тэгэхээр эн чинь ингээл үнсэн дарагдаал ингээд баахгүй болоход угаасаа л энэ барилгын материалууд тэгэл энэ иргэн тойрны оршуулгууд үлдэнэ. Тэгэхээр чин тэр бүх юм тэнд байгаа даа. Хаадын бош байна, жирэгдэн бошнууд нь байна, иргэн тойрны хотууд нь байж гин. Дахиад тэр Луут хотын өөрийнх нь үйлдвэрлэлийн газар байж байгаа. Дахиад тэнд хөнөөгийн том одоо тэр төмөр үйлдвэрлэл хийжсэн том төмөрийн уур хаан байж. Гэхдээ тэр хотын иргэн тойрон бүх юм байна. Тэр байтгаа хөнөөгийн хаадын дахлын газар нь байна. Хэдэн километр үргэлжилсэн дахлах хийжсэн. Тэгэхээр одоо бол энэ Луут хот гэдэг чинь олон баримтаар эн чинь өөрөө өөр батлагдчихаг. Тэгээс ганцхан нэг ганцхан вааран дээр бичсэн тэр бичгүүл нэг баримт. Тэгтэл тэрнээс олон өнөөдөр юу байх хэвээр тэр бүх баримт тэр хотод иргэн тойрон байж байгаа. Энэгээрээ бол одоо энэ болонгоосаа хөдөлшгүй одоо баримт гэж одоо үзэж болохоор байна. Над нэг юм сонирхолтой тань л да. За яг эртний хятадын сурвалж бичгүүдэд бол бичигдээ үлдсэн байна. За тэгээ олдур дээр нь тэнгэрийн шаниуч гэдэг юм уу бичиг ханзаараа бичээтэй байна. Тэгэхээр тухайн үед одоо хүннүүчүүд одоо ханз бичигтэн байсан гэсэн үг үү? Одоо хэл бичиг соёлын үед ер нь ямар байсан гэж үзэж байгаа. Энэ манай Монголын түүхийн цаана Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдал тусгаар тогтлын асуудлууч зарим талаар явж идэг. Одоо энэ хотын барилгын чимэглэл нь яагаад эртний анзаар байгаа юм бэ гэдэг асуулт байна. Хамгийн анх илрүүлээ судалж байгаа хүнд бол нэг давуу эрх байдаг. Яагаад гэвэл тэр хотынхоо үг тэр хотыгоо тайлбарлахдаа тэр хүнд нь эрх нь битгэх. Тэрнээс одоо манайх бас тийм тогтсон тийм ёс зүйн асуудал байна. Хин нэгнийхээ судалж байгаа судалгаараа үр дүн гараагүй байхтантай ингээд судлаа явж байхад нь бол хин нэгэн урдуур нь дайраад ингээд наа ч биш наа ч мөн эсвэл наа ч тэгдгийг ингэдгийг гэхээс илүү тэгээд нэг эхний 2 3 үр дүнгууд хэвлэгдээ гарсан дараа бол санд бодлоо оролдуулаад бол тэрийг нэшлээд ингээд ярилцах боломж байдаг. За цэрэн содог бол за эдрийн гамын нөх наа ч бол угаасаа бүх юм чинь тодорхой байна. Тэгээд энэ эртний хятад хаан гэдэг бол тухайн үеийн одоо энэ зүүн хойд Азийн нийтлэг харилцаж байсан хэл байна. Өнөөдөр бид нар жишээлбэл дэлхийн хэл англи хэл байна. Одоо манай өнөөдрийн байшин барилгын дээр бол тийм буулдан одоо тийм гарден марден гэдэг одоо бүх л монгол нэртэй барж байх байгаа шүү дээ. Яг л тэрэн шиг байхгүй. Тэгэхээр тухайн үеийн одоо дэлхийн харилцажсэн хэл бол ерөнхийдөө бол энэ эртний хятад хэл байж магадгүй. Тэгтэл өнөөдөр бид нар хүртэл одоо Орос одоо кирилл үсэг аваад ингээ явж гин тэр кирилл үсгийг ашиглаж байгаа болохоос үндсэн бидний хэл хэвээрээ байгаа. Тийм учраас одоо аль нэг улсын бичгийн хэл гэдэг бол одоо аль нэг улсын хязгааргүй өмчсөн одоо эзэмшдэг өмч биш ээ. Тэгэхээр миний бодлоор бол ер нь бол яг тэр сэрэн содногоо хэлдэг бол тухайн үеийн зүүн хойд Азийн, ерөөдөө Азийн үндсэн харилцажсэн хэл бол ерөөдөө өнөөдрийн англи хэл шиг хятад хэл байж магадгүй. Хүннүүчүүд бол өөрсдийн бас ярианы хэл байсан. Монгол хэл угаасаа хятадын одоо тэр сурвалжийн мэдэн дээр хүннүүн нар бол хятадаас өөр бичгтэй тий. Одоо зарим талаар бол тэр шувууны мөр одоо цасан дээр гүйцсэн юм шиг ийм одоо сонин бичгтэй.
Тэгээ магадгүй манай одоо тэр луут хот бол магадгүй дэлхийн нийт өнөөдөр англи аяг тавьж байгаатай адилхан тэр хятадын тэр ханзаар ордноо чимэглээд гадна дотны хүмүүс ирэхэд бол эдгээр аль хэдийн дэлхийн юмыг ашигладаг те мундаг соёлтой магадгүй тухайн үеийнхээ одоо хөгжилтэй хөлөө нийлүүлээ явж байсан ийм том бүрэн байсан юм биш үү гэдгийг бас зарим хүмүүс бол ингэ хэлж байгаа. Тэгтэл өнөөдөр Монголд 1000 орчим одоо хүннүгэн буш малтахад нэг ч одоо бушнаас яг хүннүг ийм бичгтэй байсан гэдэг баримт гарахгүй байгаа. Яг бичгийнх нь одоо баримт нь олдохгүй байгаа. Харин одоо луут хотлын маллахаар магадгүй дараагийн одоо системтэй маллага хийхэд магадгүй яг өөрсдөө бичгүүстэй холбоотой юм гарч магадгүй бид нар бас найдаж байгаа. Гарч ирээсэ тий. Гарч ирээсэ гэж би бас хүсэж байна. Энэ бол зөвхөн ордны чимэглэл учраас яг тэр хэрэмний чимэглэл шүү дээ. Одоо дотор талын хэрмийг 250 210-тай том хэрмийг бол ингээд 50 санж болгонтой нэг баг. Энэ хүннүгийн хааны ордон гэдэг бол бас юм сони асуудал байна. Яагаад гэвэл нүүдэлчдийн хамгийн эртний хамгийн анхны хот байхгүй. Энээс урш хот байгуулалтын ямар нэгэн ойлголт байгаа. Яг байгаагүй гэдэг нь археологийн баримтаар олдохгүй байгаа. Тэгэхээр угаасаа энэ нүүдэлчд шин хамгийн анх бол хүннүг үеэс одоо төр тусаа байгуулад хүн ам төвлөрсөн газараа ерөөхдөө бол хотын шинжтэй юм барилгын байгууламжуудыг барьж эхэлж байсан. Тэгтэл энэ нийслэл гэдгийг манайхан бас андуураад байдаг. Өнөөдрийн Улаанбаатар хот юм уу 13 дугаар зууны хар орнтой харьцуулахад бол хамгийн анхны нийслэлийн хэв шинж гэдэг утгаараа тэгтээ бол одоо манай одоо тэр луут хот гэж үзээд байгаа хот бол 550 гарсан 550 м хэмжээтэй маш том хэрэмтэй. Дотор талтай ордны хааны ордны хэсэг нь 250 210-тай. Тэр чинь дөөр маш тансаг ордон байгаа байхгүй. Нийт одоо ингээд луут хот гэх тэрнийг ингээд ойролцоо байгаа суурингуудыг ингээд аваад үзэх юм бол хэдэн километрийн диаметр гарч ирэх бол ер нь хөрнөөгөө яг тэр орчмын төв бол ерөөхдөө нэг 60 км радиус дотор саяны миний хэлээд байгаа тэр 50000 бууш нөгөө нэг 10 хэдэн хот хөрнөг гүрэн ч өөрөө бол одоо 300 жил оршин тогтносон яг нэг өчтөй байх үед тогтносон том гүрэн шүү дээ. Тэгэхээр луут хот бол ганцхан бас тэн дээр ихэс өлүүдий тойроод бас ингээд хаадууд нь бас ингээд тэр түүхийн том хугацаанд бол ингээд амьдарч байсан бол тодорхой гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр цаг үеийн нийгмийн байдлаар нь археологийн олдруудаас үзэхэд ямар байсан гэж судалгаагаар гарч ирж байгаа. За мэдээж одоо тэр чинь анхны төр тус байгуулсан тий. Том төр ер нь бол том эзэн төрөг байгуулсан. Ягаад гэвэл одоо тэр чинь бол асар том өргөн уудны урдагт бол өөрийнхөө хаанчлыг бол нүүдэлчтэй том гүрнийг байгуулад хятадын цагаан арам хоошоо байгаль нууртай зүүн тишээ бол ингээ баруун тишээ бол одоо тэр зайсан нуур, лов нуур хүртэл алтай одоо дундад Аз руу орчиж байгаа байхгүй. Тэгээ зүүн тишээ бол ингээ нуур бар солонго сойгож идэлж байгаа. Ийм том тал нутгийг л одоо модон шөнөвч юм бол эзлээд хүнүг эзэн төрөн гэдэг л байгуулж байна. Энийг ингээ бид нар түүгээр хөгөөд үсэх юм бол модоны үед угаасаа төгөлдөрчсөн байсан. Тэгтэл одоо бид нар дахиад сая энэ үйл 12 сард бол нөгөө нэг өв үлгийн 3000-д үзэсгэлэн гаргаж байгаа. Тэр үзэсгэлэн бол яг одоо хүнүгийн өмнө төр тус байсан гэдгийн баталгаанд манай археологийн соёл дээр дөрвөлжин бүшний соёл гэдэг одоо маш том соёл. Тэрний чинь дархалт нь бар саяны хилээс гард дулдаг баг бушнууд. Бушныхын тоо баримт нь бүр 17-8 мянган буштай. Бүр модоноос өмнө хүмүүс үлдээсэн буш нь нэгэн дэг жаягаар те нэгэн одоо ёс заншилд орцсон зөвхөн дөрвөлжин хэлбэртэй үйлдэгдэг буш нь аль хэдийн хөвшин тогтцсон. Тэр нөхдүүдийн чи одоо тэр их хуралдаа хуралдаж байсан бүр тэр байтга 3-ныхаа хээгээрээ овгийн халагч нарт ингээд дардас дарж яана гэдэг чил тэрний төр одоо засаг сархины аль хэдийн нэгж байсан гэсэн. Ерөнхийдөө юмаа сайн мэдхгүйгээсээ болоо бид нар л ингээд нэг Чингис хаанаас уршаа нэг хүннүүдээр нэг тулгаж ирчээл тэгээд ингээд зогсоод байгаа. Тэгтэл тэрнээс уршаа бүх баримтууд чинь ингээд уршаа 3000 ахаа 3000 шаашаа уршаа 3500 магадгүй ингээд 8000 7500 8000 руу очих тийм баримтууд байгаа. Тэгэхээр археолог гэдэг чинь өөрөө энэ болгоныг системдээ судлах манай түүгэл ингээд алхам малхамаар баримтаас баримт руу ингээд ууршлаад ингээд явж байгаа. Тэгэхээр Монголын түүхийг одоо ингээд судалгаагаар урагшлуулах боломжтой байна шүү дээ, тийм ээ. Боломжууд угаасаа нээгдээд эхнээсээ хийгдээд зарим нь одоо ингээд батлагдах төвшөнд явж байгаа. Батлагдлаа түүхийг бид нар энэ олон улсад урагшлуулах тухлах юм байна шүү дээ, тийм ээ. Тэгин урагшлуулах боломж бүрдчихэд байгаа. За тэрний бол хамгийн анхны сэтлийг бид нар л одоо сая он солигдох заг дээр бид нар бол том үзэсгэлэнгээр бид нар сар гарan одоо тэр зан базрын музейд одоо том үзэсгэлэн дэглээд бид нар бол маш олон энэ мессеж өгсөн баг. Тэгэхээр яг одоо бол мэдээж матлаг судалгааны ажил үргэлжилж байгаа байх гэж бодож байна. Судалгаагаар гарсан одоо юм сонирхолтой олдуруудын тухай би бас танаас мэдээлэл авмаар байна л да. За тэгээд одоо бид нар бол ерөнхийдөө 3 жил матлаг хийсэн. 20 онд бид нар бол ерөнхийдөө бол яг хаа бэлгэдэл маягаар нэг 7 гарсан 10 м хэмжээтэй талбай сонгоод тэр нь бол хэрэмний баталгаа.
Тэгээ бид нар ерөнхийдөө 3 жил малтахтаа бол тэр дотор хэрэм гэж яриад байгаа хэрэмний баруун талд нэг одоо тэр нэг шуудууны хэсэг дээр нэг малтсан. Дараад нь бол баруун уртлын булангийн нэг маллага хийсэн. За 22 онд бол бид тэр өмнөд талын хаалган дээр 3 хэсэг газар маллага хийгээд тэгтэл тэр чинь бол 3 том ордонтой. Дахиад нэг жижиг 4 том ордонтой байхгүй. 4 ордонтой тэр дотор баруун уртлын булан дотор тал маш том усан санд. Усан сан бүр эрийг харьцах нь 60 м хэмжээтэй том усан сантай орно. Оо янз. Тэгтэл тэр мөрийг бид нар хүрч чадаагүй. Ингээ ховлоод үзэхэд бид нар бол 1-2% малгыг хийсэн мэн хийгээгүй байна. Тийм. Бараг л бид нар малтаж эхлэегүй байгаа байхгүй. Хэрвний малхаас бол маш сонирхолтой олбор маш олон гарч байгаа. Жишээлбэл 20 оны тэр 7 харьцах нь 10 м-ийн жижигэн талбай дээрээс 5000 орчим варны харгаа гарсан. Тэр харгаа бид нэр лабораторийн төвшөнд авчираад бүгдийг эвлүүлээ. Нөгөө нэг варн дээвэр чинь нураад ингээ олон хэсэг харгаа болчихоо. Тэрийг бид нар эвлүүлээд наасан чинь бүгд эвлэлсэн. Тэгтэл тэндээс тэнгэрийнхүү шаниагуудыг одоо жишээлбэл бүтэн олдруулна. Төвийн талбай дээрээс нэг 10-аад гарчиж байгаа. Тэгтэл тэр олдруудыг эвлүүлэнгүүт тэр одоо дээврийн варн дээрээс тамгууд гарч байгаа. Тамга нь болохоор одоо жишээлбэл сэрээ тамга эхний малгаас сэрээ тамга шолон гарсан. Тэгтэл нөгөө сэрээ тамгыг ингээ хөөгд үцхээр бол одоо нөгөө Тулуун хааны сэрээ тамга гэдгээр манай андахгүй. Манай түүхчид бол Тулуун хааны сэрээ тамга, Өгөөд хааны дэгрээ тамга, Чингис хааны онгон тамга гэж ярьдаг. Тэгтэл 21 оны маллах 22 оны маллахаар онгон тамга маш олон гарсан. Тэгтэл онгон тамга сэрээ тамганууд хамт гарсан баг. Тэгтэл манай гол модны одоо гол мод 2-ын 1-р булшны дагуул хүүхдээ оршуулгаас маш олон шагааг манай Эрдэнэбаатар профессор 2005-6 онд малтсан байд. Тэгтэл тэр хүүхдийн тэр гол хааны одоо тэр том дагуул булшнаас гарсан хүүхдээ оршуулганаас одоо олон шагааны нэгэн дээрээс нь тэр онгон тамга, сэрээ тамга, дэгрээ тамга гарсан байдаг хөөхгүй. За тэрийг манай Эрдэнэбаатар профессор тайлбарлахдаа энэ бол өнөөгөө хааны онгон тамга, тэ Тулуун хааны сэрээ тамга, Өгөөд хааны дэгрээ тамга байна. Энэ бол тохиолдлын асуудал биш байна тэ. Тэгтэл Чингис хаан одоо чончон бомбтой уулзахдаа бол ерөөдөө манай шанийг үеэс гэдэг ингээд айл хэдийн хүннүүгийнхээ хаадыг шаниу нарыг мэддэг байсан тухай бол одоо манай түүхч бас ярьдаг. Тэгтэл одоо тэр хоёр хааных нь тамганууд нь таарад байгаа тохиолдол энэ юу вэ? Тохиолдол юм аваад байна уу? Цаанаа бас учиртай юм аваад байна уу гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Тэгтэл маш олон тамгад гарч байгаа. Энийг бол бид нар дараа дараагийн судалгаар судлах энэ эрх нь бол нээлттэй байгаа. Тэрнээс гадна дахиад тэр барилгын материалууд дээрээс зургнууд гардаг. Зураг нь болохоор нөгөө домгийн амтан чи гарч байгаа. Тэр байтхаа одоо бид нар бол нэг материал, нэг баримтыг ер нь дийлэхгүй л яваад байгаа. Нэг хаяахнаа нэг хальт ирчээд. Тэгтэл нөгөө нэг модууны том домог байдаг. Одоо алдартай модууны дуу цомны домог баг. Одоо дуу цом бүтээгээд ингээд эхлээд морин харваад хамгийн эрхэм харваж байгаа шүү дээ. Эхлээд өөрийнхөө аргамгүй л гаргаж байгаа. Тэгээд эхнэрээ харваж байгаа. Тий. Гол нь тэр нөгөө нэг өөрийнхөө ард байгаа түмэн зэргийг л нэг командаар захирах там юм хийгээд байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ бол харахгүй нөхдүүдийг алаад тэгээд сүүлд нь за энэ харахгүй л энд алуулах юм байна гэдгийг мэдээд сум тэр дуу цум хаашаа харагдчихээн хаана эсгэржээд тэрлүүл тэр ард нь байгаа түмэн зэрэг угсаж үг дууг харагдаг болсон. Тэгж жагаад өөрөө хаан болж гисэн. Тэгтэл тэр домгийг яг бүрэн агуулсан зураг бид нар гаргах чаддаг байхгүй. Би тэд одоо тэр Луут хотын малхаас гарсан нэг ширхэг өөцийг хайг байхгүй. Варны агархаа нэг бүрийг авчирч бүгдийг бүртгэж байгаа тэгээ эвдүүл нийлэл. Тэгтэл тэр чин тэр олдвор чин одоо нэг юм хавтгай ихэл магадгүй 10 агархаанаас тэ 20 агархаанаас нэг үндсэн том баар бол 60 агархаас бүрдэж байгаа. Эвлүүл нийлүүлсний үр дүнгээр тэр юмд гарч ирж байгаа. Тэрнээс одоо манай Монголын түүхэнд бол бас тийм туршлагууд бол өмнө ховор байсан. Барилгын материалууд ерөнхийдөө томчл түүж аваад тэгээд бусдын нь бол ерөнхийдөө газар дээр нь үлдэн шүү дээ. Бид нар бол октиг тэгээ бүгдийг нэвлүүлсний үндсэн дээр тэр нэг тамганууч хүрт нийлээл ингээд бүтэн болоод байгаа юм. Тэгээд одоо нэг хөв дээрээс ийм олон одоо гоё үр дүн хүрж байгаа юм чинь тэрийг системтэй малтчих юм бол тэндээс бол юу үлээж байгааг бид нар бол таашгүй. Үнэхээр гоё юм. Тэр одоо юу гарч ирэх бол гэхээс одоо сонсож байгаа миний зүгээс бол их гайхамшигтай олон зүйл гарч ирэх байх гэж бүр дотор төсөөлөгдөж байна. Таны ярианаас сонсоход Чингис хааны онгон тамга одоо тэр Тулуун хааны сэрээ тамгуудтай адилхан тэр тамгууд гарч ирж исэн гэхээр хариу одоо 1200 жилийн өмнөх одоо үе шүү дээ. Тэгэхээр тэр үеийн одоо монголчууд Чингис хааны үед 13 дугаар зууны үед тэр өмнөх түүхээ мэдчихсэн байна. Их сурвалжинд байсан байна гэж ил зүгээр дотор төсөөлөгдөж чинь тийм байх гэж бодож байна л да.
Ер нь Монголын өндөрлөг дээрээс 2 том гүрэн байгуулагдаж одоо Европ руу бол одоо орсон. Тэрийг бол нэгтэл хамгийн анхны модон шөнөө байгуулж одоо зөв Европ руу дараа нь Итали ингээ орсон ш хүн үл ингээ алдартай ингээ тамгалсан. Дараад нь Чингис хаан болов бас ингээ Европ эзлээд ингээ. Тэгэхээр өнөөдөр Монголын өндөрлөг дээрээс мянган жилийн зайтай 2 том эзэмт хүрэн. Тэгтэл энэ хоёр эзэмт хүрийг байгуулсан 2 хаад ялангуяа арийнх нь өмнөхөө мэдж байна гэдэг ч юм бол энэ бол ер нь монголчуудын энэ Монголын өндөрлөг гэдэг бол одоо хүндрэлтийн түүх дорноос төв Азаас дундаа Монголоос гэдэг хүртэл энэ үг хүртэл өөрөө ингээд зүгээр нэг одоо тэр гээгээл ч юм уу зүгээр нэг хүмүүс тэрийг хэлээгүй байна гэдгийг бол бас давхарын түүх өөрөө харуулдаг байхгүй. Зүгээр бид нар нэг өнөөдөр л нэг юм байгаад болохоос биш бид нар чинь агуу одоо үндэстний үр хойц. Өнөөдөр бол онцолж байгаа сэдв нь Луут хотын тухай ярьж байна тийм ээ. 2000 жилийн тэртех Монголын одоо тал нутагт байсан монголчуудын өвөг дээдсэн үндэс болсон хүннүүгийн Луут хотын тухай сонирхолтой баримт хэлэлцлээ. Археолог хийж байгаа хувь хүний нэг асуулт ч. Одоо энэ ч нэг археологт ямар нэг юм археолог юм шин чанартай кинонуудыг ингээд үзэхээр нэг юм дотор нь тийм онс ч юм уу эзэж ухуулахгүй олуулахгүй гэсэн нэг юм онс байдаг. Эсвэл одоо ямар нэг юмыг одоо хуж болохгүй гэсэн тийм юм ухснараа юм янз бүрийн хараал юм дөртөж гэдэг юм уу. Би бол энийг зүгээр ном зохиол кино юмнуудаас үзчихсэн учраас одоо яг таавал өөрөө археологч мэрэгжилтэй учраас энэ тал дээр яаж ханддаг? Энэ ч бол хоёр талтай л да. Ер нь бол манайхан бол ер нь жоохон болгоомжлсон Ер нь бол энэ өвөг дээдсэйгээ одоо энэ булш мөнхөнд бол хөрөхгүй байх нэг юм хамгаалтын нэг систем байгаа. Тэгэхээр миний хүүхд байхад л бити булш өргсөөр ойр орчмоор яваарай наа чи хурж ойртож болдгоо шүү. Тэр бат хүрх байтга ойртдгүй байл шүү. Тэгтэл нөгөө нэг үеийн үед нөгөө тоноолч гэдэг нэг одоо нэг сонин хүмүүс одоо хүрт байж байгаа. Тэгтэл тэд нар чинь ингээл ашиг онжоо хайгаал ингээ одоо хамгийн өмнөдөө сүйтгэл бид тэд өнөөдөр ярих баримтууд ч устгаад яваад байгаа байхгүй нөхдүүд л Тэгэхээр тэрнээс болгоомжуулсан нэг юм баг. Хоёрт бол үнэхээр мэрэгжлийн хүмүүс бол биднэрт бол одоо яг тийм айц юмнууд өрхөдөө баралж байдаггүй. Яагаад гэвэл бид нэр тэр одоо буш мөнхөнч байна уу, хотч байна уу тэр дурсгалыг бид нар судалж гол нь тэр тухайн үеийн түүхийг л тэндээс бид нар таньж мэдэх гэж судалж байгаа болохоос биш өөрийнхөө амьдралыг сайжруулах гэж тийм ээ хин нэгнийхээ амьдралыг сайжруулах гэж тэнд судалгаа хийгээг учраас бид нар тэн дээрээс нэг ширхэг одоо үгдийн төмөр, нэг ширхэг мод, нэг ширхэг хадаас авдаггүй учраас тэр рүү бид нар наалтахгүй. Бидний сэтгэлд бол ямар нэгэн тэрнээс ингэчгүй лөө, энээс ингэчгүй лөө гэдэг бодол угаасаа байдгүй учраас ер нь нэг археологч нарт бол тэр бол үйлчлэхгүй шүү. Харин энгийн хүмүүсийн хувьд бол яг тэр хөнж байгаагаар ач холбогдол нь юм уу одоо тэр шалтгаан өөр байхгүй. Магадгүй өөр хүмүүс үл тэндээс юм авах гээд байж тань баяж гээд юм уу тэндээс нэг мөнгө олох гээд байгаа учраас тэр хүмүүс л үнэхээр одоо тэр нөгөө нэг угаасаа бүх мэзэнтэй баг. Нөгөө нөхдүүд чинь мөнгөний юм авах гэж байгаа учраас тэр янз бүр юм харагддаг үзэгддэг Тийм ямар нэгэн онцтой таарж ирсэн үү? Тэгээ яг тэр бол ерөнхийдөө бол одоо яг тэр онц бид нартай бол ерөнхийдөө яаж л байгаагүй л таарч байгаагүй. Яг бид нар ч бас нэг арга зүгээр яг малтлагыг ч бол шууд ингэчихгүй нэг баг багаар хамгам аваад ингээд судалдаг учраас бол ерөнхийдөө бол тиймэрхүү гайгүй. Ер нь бол одоо өв солио бол хайрлаад хүндөх ялангуяа мэрэгжлийн бус хүмүүс бол одоо тэрийг бол одоо огт гар хөрөхгүй байх нь бол одоо юу гэдэг нь Монголынхоо түүхэнд бол том гавь байгуулж байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо бас сайн зөвөр ойлгох хэрэгтэй. Бас зөвөр таниулах хэрэгтэй За өнөөдөр бол Луут хотын тухай илүү сонирхолтой яриаг өнөөл одоо зөвхөн одоо хүннүүгийн тухай Монголын өвөг дээдсийн тухай түүхийг одоо илүү бас зөвөр ойлгуулмаар байна. Зэрлэгүүд гэж хүмүүст ойлголцсон байдаг хүннүүчүүд бол зэрлэгүүд нэг мах иддэг хүн түүхийгээр мах иддэг юм шиг л ойлголтыг бас кино зохиолуудаар гаргасан байдаг нь бас жоохон тарамсалтай санагддаг. Тэгээд цаашаага судалгаан сайхан өргөжөөд илүү олон судалгаа хийгдсэний дараа дахиад нэг бүгдээрээ Луут хотын тухай дахин ярья гэж бодож байна. Зөв. Одоо тэгээд энэ Луут хот олдсоноор Монголын түүх олон асуудлууд зэгсэрж байгаа. Жишээлбэл одоо зарим түүхчид нэг социализм үе сахуулаа хүнүүгийн түүхийг хүртэж байгаа арай өөр өнцгөөс бичсэн Тэгэхээр одоо бол мэдээж Луут хот бол ингээд олдчлоо ямар ч байсан юм байна Энэ хот бол нэг байгаагүй хот биш байсан хотын тэмдэглэсэн юм байна. Мэдээж дараа дараагийн системтэй том судалгаанууд ажил хийх юм бол өшөө илүү сонирхолтой баримтууд одоо гарах нь бол одоо тодорхой байгаа. За тэгээ ямар ч гэсэн сайхан ярилцаад ингээд гоё мэдээлэл бас өгж байгаадаа бас баяртай байна. За баярлалаа. Дараа дараагийнхаа сонирхолтойгоор эргээ уулзцгаая. Баярлалаа.